Бүгд найрамдах Солонгос улсын BCON компани ерөнхий захирал Ким Мингён за орчуулагчаар Үлзэн аяр нарыг бид студид ураад байна. Өглөөний мэндийг хүргэе. Урилга хүлээж авсан та хоёртаа баярлалаа. 안녕하세요. 반갑습니다. 주식회사 BCON 김미경 회장입니다. За сайн байцгаана уу та бүхэндээ одоо уулзж байгаадаа маш их баяртай байна. BCON одоо хувьцат компани ерөнхий захирал Ким Мигён байна. За нэвтрүүлгийн маань зочид кофе юм уу цайгаар дайлуулгаа. Тэгээд та хоёрын хамтдаа сайхан кофегоор дайлъя. Тэгэхээр энэ өглөөнийхөө кофег манай студид бас хамтран ууж байгаад баяртай байна. Тэгээд BCON компанийхаа талаар манай үзэгчдэд бас дэлгэрүүлж танилцуулж өгөөч үйл ажиллагааныхаа чиг үүргийг. 자 그러면은 BCON 회사의 소개를 부탁드리겠습니다. 저희 주식회사 BCON은 홈 앤 헬스케어 EMS 운동기기 전문 기업입니다. За манай BCON одоо хувьцат компани бол цахилгаанаар булчин идэвхжүүлэх тэгээд гэртээ одоо health club явахгүй байсан ч гэсэн гэртээ одоо дасгал хөдөлгөөнөөр одоо бие чангалж идэвхжүүлэх тийм төхөөрөмжийг одоо үйлдвэрлэсэн тийм компани байна. Тэгэхээр төхөөрөмжийн маань нэр бол одоо товчлол нь EMS гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ товчлолыг болоод за фитнес клуб явах боломжгүй, магадгүй завгүй тийм ээ үргэлжийн одоо ажилтай байдаг хүмүүст зориулсан энэ одоо дасгал хөдөлгөөн хийх боломжтой булчин чангалах төхөөрөмжөө биднэрт танилцуулж өгөөч. Нэлээд сонирхолтой санагдаж байна л да. За нэвтрүүлгийн өмнө бол би бас өөрийн бүтэн биеийнхээ булчин онцлууллаа л да яг энэ төхөөрөмжөөр. Тэгээд нэлээд одоо бас асуудалтай хэсгүүд байна. Булчин сулралтай ч үт юм уу те. Булчингаа чангалах шаардлагатай. 이제 바쁜 생활을 하는 사람들한테는 뭐 헬스클럽 안 가도 집에서 이제 케어할 수 있다는 것이 이제 호기심을 갖고 있고요. 그리고 제가 이제 인터뷰가 시작하기 전에 저도 기계를 통해 가지고 제 몸 상태가 어떤지 파악을 한번 해봤습니다. 그래서 저도 이제 되게 관심을 갖고 있는 이 여기 두 가지의 기계를 자세하게 설명 부탁드리겠습니다. 자, 우선 EMS란 일렉트릭 머슬 스티뮬레이터 전기 근육 자극기입니다. 그리고 EMS는 за тэгээд EMS гэдэг маань одоо юу гэсэн үг вэ гэхээр цахилгаанаар дамжуулаад одоо хүний биеийн одоо цахилгааныг одоо идэвхжүүлж булчин чангалах гэсэн утгатай үг юм байгаа. Товчлол хэсэг үг юм. 그리고 최초에 나사와 러시아 우주항공국 우주 비행사들이 무중력 상태에서 있다 보면은 근육이 많이 빠지기 때문에 지구 기한 8주 전에 근육을 강화시키고 골밀도 저하 방지 프로그램으로 이게 최초에 개발이 된 거고요. За тэгээд NASA гэж хүн болгоо мэддэг тийм ээ. За тэгээд Оросын албаны улсын маань одоо сансрын нисгэгчд бас байдаг. Тэгээд тэр сансрын нисгэгчд маань болохоор одоо сансар огторгод гарахаараа хүний биеийн булчингийн бүх хэд исэн гэж сулардаг байхгүй юу. Тэгээд тэр сулраад одоо ингээд нөгөө тэнцвэрт байдал алдагддаг учраас тэнд байгаа хүмүүс маань одоо дэлхий рүү буцаж ирэхдээ 8-7 хоногийн өмнөөс бэлдэж эхэлдэг байна биеэрээ энэ одоо аппарат төхөөрөмжөөр одоо бие бэлдэж эхлэх нь шүү дээ дэлхийд ирэхдээ. 그리고 세계적인 탑 클래스 스포츠 선수 중에 축구 선수 메시 호나울드 그리고 타이거 우즈 그리고 우사인 볼트 이런 선수들이 EMS 이 프로그램을 활용해 가지고 체력 관리도 하고 재활 방지 프로그램으로 쓰고 있습니다. За тэгээд дэлхийд алдартай одоо тамирчид байдаг тий хөлбөмбөгийн тамирчин Месси байна. Усайн Болт гээ Тайго Голд, Хоналдо гэсэн тамирчид маань байна. Яг манай энэ бүтээгдэхүүн биш ч гэсэндээ бид нэр яг төхөөрөмжтэй маань адилхан төхөөрөмжөөр цахилгаанжаад биеэр одоо ингээд дасгал хөдөлгөөний дараа одоо ашиглаж биедээ булчингаа суллаж одоо өөртөө хэрэгэлдэг гэсэн үг. 그리고 우리 한국에서는 유명한 연예인들이 다이어트 프로그램으로도 EMS를 활용하고 있습니다. За тэгээд энэ EMS цахилгаан төхөөрөмжийг маань одоо Солонгостоос алдартай жүжигчид одоо алдартай хүмүүс маань бас хэрэгэлдэг байгаа. Одоо диет маягаар хэрэгэлдэг.